Хай, миний амралтын өдрийг хамтдаа эхлүүлцгээе. Өглөө 3D face roller-оор эхлүүлж байна. Өглөөний puffy face-тэй болцсон үедээ яг ингээ массажлаад хөрцсний эргэлтэн түргсээд нүрийн хаван бод юм билээ. За тэгээд орон жилийн давгаа сольж гин. Өнөөдрийн хувьд онлайн хувийн засгалжуулалтаа өгөөд гэрээ зэгцлээд хувийн ажлууд амжуулах гэсэн. Танхимын хувийн засгалжуулалтаа одоо ажлын өдрүүдээр өгчдөг. За гэрээ цэвэрлж дуусаад би онлайн хүнийхээ хичээлийг бас бичиж явуулах хэрэгтэй. За мөн дэлгүүр орж хүнс авах гээд бас ажлууд байгаа. Одоо бол витамин ууж гин. Бид нэр хоолоор авч чадахгүй байгаа. Эрдэс минералуудаа нэмэлт хэлбэрээр авах нь ухаалаг хэрэглэе гэж би боддог. За орон гэрээ цэвэрлээд амралтын өдрийг болвол бас давхар сэтгэл цэвэрлэгдээд өнгөрдөг. Ягаад ч юм хүрээлэн ба орчин цэвэрхэн болчоор дотроосоо бас цэвэрхэн болцсон юм шиг санагддаг. Тэгээд мангогоос цэвэрлжлээ. Хөрхүүлээтэй өгч ингээд бид хоёр бас айгүй хэргэлдэг. Цаачаа аюу ирхээ. Тэгээд дуусчаад би онлайн хүнийхээ хичээлийг явуулах гад талдч мэлтаа сүдрээрээ тоглоод. За тэгээд хүчтэй байна. Гэртээ ингээд хичээлээ бичиж явуулцдаг. Хувийн засгалжуулалтын хувьд хоол тасгал бол яг л миний системийн дагуу хяналтанд дор тухайн хүндээ зориулсан тийм яваар явагддаг. Одоо системтэй явагддаг гэх юм уу? Үр дүнгуудыг ирээлээ би Instagram-д оруулаад явдаг. За мангог үлдээж аваад гялс хүнсээ очиод авъя гэж бодож байна. Гэрийнхаа ойролцоод ихэвчлэн ер нь 3-4 өдрөөр хүнснүүдээ дийл хэмжээгээр авчдаг. Тэгэхгүй бол яг өөрөө алхаад ганцаараа авдаг учраас олон хэмжээгээр авчвал дийлдэггүй. Тэгээд гадаа мата бороо ороод ямар ч гоё эсэн. Ер нь монголчууд аюу азтай тий. Дэлхийн дулаал гэдэг энэ тэнд амар халуун багт бид нар зүгээр бороонд ороод. За тэгээд энгийн орцуудыг ашиглаад эрүүл хоол хийгээд идчихдэг. Ер нь бол заавал юм томоос эхлэх албагүй. Зүгээр л эхэлж байгаа үед байгаа бололцоороо бүх зүйлийг хийгээд эхлэх хэрэгтэй гэж би боддог. За ингээ хоолоо хийж явах явцдаа би бол бас тухайн хоолныхон талаар хэрэгтэй мэдээллүүдийг бас хүмүүстэй хуваалцаад явсан. Бууцаа помидор хоёроо тусад нь хариулын тавнд зүгээр хуурчин. Яагаад гэхээр болгож эзнэрээ илүү шимэгдэлт явуулдаг гэх ногоо гэвэл бууцаа помидор хоёр байдаг. Хүмүүс болохоор бодлоо түүхийгээр нийлүүл сайн гэдэг ч гэсэндээ яагаад бууцааг болгох вэ гэхээр нөгөө нэг баг зэрэг болгоод идэхээр нөгөө гидс хийдэд байдаг штэ. Миний лав гэж айгүй хийдэд байдаг. Түүхийн ногоо хийхээр тэгэхээр ногоо гоё жигнэд идчих юм бол бие чимэгдэлт нь илүү хурдан, илүү сайн тэгээд бас гидс дүүрэхгүй байдаг. Тэгэхээр би ногоонуудаа тусад нь маш бага минутаар жоохон хураад өгч 0-ийн тосонд. Тэгээд үндсэн орцоод болох мах, төмөс, бүрэн манжин өнгөө бол зүгээр хамттан жигэн чинь. Тэгэл гаргаж ирээл хар пээр чинь. Тэгэл гаргаж ирээл хар пээрт тэгээд баг зэрэг айлгын тосоор амтлаад давс хар пээртээр амтлаад идчихдэг. Хүсвэл сой соус хийдэг. Өөр илүү дутуу тийм амтлагчинд өөрөө би дургу. Гэхдээ хүмүүс уйдгартай ингээд яг анхлан эхэлж байгаа одоо эрүүл хоолч эхэлж байгаа хүмүүс бол багаар тасах нь зүгээр. Хөгцөн бодоо хамгийн масч юм бол ер нь стрессддэг тарих маань. Тэгээд стресснэрээ кортизол даавар чи илүү их ялгараад стрессийн одоо гормон ялгараад хараа ерөн жим бууралт явагддаггүй шүү манайхаа. Тэгэхээр хоолн дээр анхаарч байгаарай. За тийм миний хоол ийм болсон. Ер нь л газ хоол идэггүй бол амар өлсөд исэн. Өглөөнөөс хойш зөндөө хийчээд ерөөсөө юм хумидээгүй усаа уугаад яваад исэн. Кофе уугаад тэгээд газ хоол идчихэд би өглөөнөөс хойш босоод гэртээ их цэвэрлэгээ хийгээд тэгээд их цэвэрлэгээч гэж ерөөхдөө нэлээд гэрээ цэвэрлээд тэгээд нэг влог оруулах гад тэрийг өдөржингөө яг юу хийж байгаагаа бичсэн баггүй юу. Тэгээ ер нь жоохон цаг авд юм биш үү. Тэгээд онлайн хүнийхээ хичээлийг бас бичээд онлайн тасгалжуулалтынхаа хичээлийг бичээд тэгээд бас хажуугаар манго гусанд оруулаад заяа. Тэгээд сая нэг юм идлээ. Oh my god. Яг өлсөд өгчихсэн юм шиг. Тэгээд амар идлээ. Ямар ч тач гэсэн яаж ч өлссөн бол янз бүрийг мэддэггүй. Ингээ гэртээ хийгээд идчихдэг. Үнэхээр идэхээр шаардлага гарвал юу гэдэг сайн ингредиент орцыг харж агаад яг л органик хоолыг идэхийг хичээдэг. Хүмүүс ингээл хоолоо хамаагүй идчихэл тасгал хийгээл хар гоё юм гэж боддөө штэ. Үгүй яг үндэ хоолн дээр хамаг юм явж идэх байхгүй. За. Гэхдээ стил миний ажил дуусаагүй заяа. Стил би ажилтай байгаа. Яг гэвэл угаасаа хувцуудаа одоо би хатаах хэрэгтэй. Тэгээд одоо видеонуудаа эдитлэн бас онлайн хүн рүүгээ хичээлээ эдитлж явуулна. Ингээл миний ажил ер нь дуустгүй юм дөө. Нэг л
стори хийсэн хүү. Цаана ийм л завгүй байдаг шүү дээ. Гадаа бороо орч мураад гоё. Гэтэ шүү дээ. Одоо ингээд хүмүүс амар тавтах болчлоо гэж айгуу шааддаг шүү дээ. Би сүүлийн үед ер нь шаваац ингээд ер нь хийж чадахгүй байгаа. Яа тэгэхээр одоо улсад бензин алгах тий мэдгүй нэг юм жоох улс төр ирэх тань санаа зовоод идэг гэх юм уу. Улсын бензингүү хүмүүсийн санхүү одоо инфляц ямар байгаа л юм лээ гэж жоох иймэрхүү юм дээр жоохон нас явсан чи стресстэй тэгээд ийм байхад шоудад моодод тий жоохон хайфан байгаад яах вэ хийдэг ажиллаа идөө гэд ийм болсон мөлий би хөшөрж байгаа юм болов уу хайдастай гоё өнөртж байна ийм руу сайг гоё харагдаад болдог болчихоо очичмаар little bit tired тэгээд тахчих Mango Benucci ханаа байгаа бэ? Жаагаад содургэлчлүүлэхээс тэгээд ерөнхийдөө сармас амар гоё агааз. Хүмүүс бас манай 90 салаан бүр үнэхээр гоё хийж өгдөг. Би юу нэг ингээд сармасыг амар хиймэл харагдан надад зөхгүй гэж боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь үнэнд бол надад амар зөгч байсан. Хүнд нь тохируулсан сармасыг хийгээл хүн болгон сармас гоё гэдэг юм эмхтэн бүр. За тэгээ энэ хүмүүс энэ одоо ингээд миний өөрийн хүмүүс ахгүй юу? Амар урт ургацсан байгаа. Би дэж юм гоё уртаар нь өөрийнхөө хүмүүсийг амьслуулж үзэж байгаагүй. Тэгсэн чинь 80-ийн бүтээгдэхүүнүүд нь болохоор юу юм бэлээ? Энэ чөлөөних гэж явдаг болохоор яг хүмүүсийг ингээд эмчлээд ерөөсөө нэмгрүүлэхгүй ингээд хаах туу. Тэгээ хамгаалт ингээд л өөртөө тавьдаг өчтдөг. За тэгээд онлайн дасгалжуулалтаа ингээд хянаад явж ийн видеогоороо сторидас хийсэн тэг манго дахиад эхлүүлнэ. Тэгж аваад нэг жоохон бичиж тэмдэглэх юм байснаа бичиж тэмдэглээд унших байсан юм уншаад жоохон төлөвлөгөөн төр ингээд бичээ суудаг. Тэгээд бичсэн чи би жоохон өлсөд байсан. Оройдоо нэг юм мэдчихье гэж утсан. Тэгээд ер нь аль төлөвлөгөөгөө гаргаад явчихаар айгу амар идэг мартахгүй. Тэгээд ном уншсан. Би энэ төгс бусын гайхамшиг гэдэг номоор уншаад байгаа. Яагаад гэвэл хүн болгон төгсөө халдгүй. Тэгэхээр энийг яг талд тухамсартаа хийхин тулд би уншиж байгаа ном юм. За тэгэл нэг иймэрхүү бөөгөл ч юм уу тархтай юм идчихэд тэгээ орой тийшээ манготаас салхилах байсан. Хэвээ готлоо өмсөө заяа. За. Одоо нөгөө талын хөлөө өгшөө заяа. За. Нашер. Манго, кишарта. Манго дашарта. Ой, намайг тойрчих юм аа. Манго сайж байгаа амар гүгээд хүүхдүүд рүү гүгээд намайг би бахан дааж гүгээд цүхэндээ орсон. Манго нашара. Манго. Тэгээд оройн нь унтахаасаа өмнө ингээд лаас агаад орон дээрээ хөхөн одоо сунгалт тэгээд бясалгал хийгээд өөрийгөө ариусгах чинь гэж өөртөө итгээд өдрийн турш энерги алдсан бол буцаад нөхч ин гэж төсөөлөөд ингээд бясалгачдаг. Тэгж аваад унтахаар надад айгүй тайван унтж байгаа юм шиг санагддаг. Бид нар ер нь л өдрийн турш өөрийн энергийн бүрхүүлийн хувьд ер нь ачаалсан байдаг, янз бүрийн хүмүүстэй уулзсан байдаг. Тийм учраас оройдоо ингээд бясалгачих нь надаа сэтгэлд аюу амар үеийг санагдаад байдیں۔ За тийм миний энэ хөө влогийг үзсэнд баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай.